Миний энд зарж байгаа төмөс бол улаануудынгээ сортын сайн чанартай амтлаг одоо хурдан болцтой сайн чанарын төмөс өөртөө яг гардад тарьсан болохоор бид нар одоо холоос одоо ачааны мөнгө зарцуулж тээвэрлэлтийн зардал гэж авчирсан болохоор одоо харьцангуй мянгаар л зарж байна да. Одоо сармис байж байна. Лойл маань одоо 3 сортын лойл зарж байсан би. Одоо тий апельсин сортын Жолти гиганский гэдэг Жолти гиганский гэдэг одоо тийм сайхан сортын помидор зарж байна. Лойл гэсэн үг тий улбар шар одоо энэ чинь нөгөө яг сорт нь болохтой зэрэг бол юу штэ. Апельсин сорт нь. А энэ болохоор Жолти гиганский гэдэг дархны үрээлэнгээс одоо үрийн авт тарилцж байгаа. Тэгээд дарсан ногоо зүгийн бал энэ хулуу гэхэд миний одоо 4 сортын хулуу байна. Бүтэн нугалж тэд нар чинь. Одоо жишээлбэл намар болоод ирэхээр миний энэ лойл чинь 2000-аар авчгаад 4000-аас сууж шээ. 5000 гээд. Бид нар болгохтой зэрэг бол ингээ зов тарьжгаад нөгөөдхийг ургуулах гэж, арьшлах гэж их цаг хугацаа зарна. Тэгчээл очиод 2000-аар өхөл нөгөө усууд маань авчаад 4000-аар зогсож. Тэрийг л одоо яаж одоо шууд иргэдэд ард түмэндээ одоо яг өөрийнхөө зарж байгаа үнээр л өгмөр. Яг бид нар өөрснөө энэ хөдөлмөрсөн ус шүү дээ. Бидний гар дээрээс ирж энэ ориг сайхан энэ ногоогоо аваараа гэж ард иргэдэд уриалмаар.